өнөөдөр ер нь айгуу тийм шинэлэг ер нь Орфей театрын уран бүтээлүүд ер нь айгуу тийм шинэлэг байдаг. Тэгээд үзэгчдтэйгээ яг юм уусаж орсон. Тэгээд нөгөө эхний игнээ цууцсан болооч тэр яг өөрөө жүжиг тоглож байгаа ш. Дээрээс нь жүжигчин болохоор бүр ингээд өөрөө ингээд хамт тоглоод байна. Тэгээд сэтгэл талал маш өндөр байна. Ер нь таны хувьд яг ийм юуны жүжигүүд гэсэн одоо энэ жүжиг бол нөгөө пост трам гэдгээр илүү ялгаатай байгаа юм шүү дээ. Бид жүжиг үзэл байх уу? Тий. Тэгээд ер нь Орфей театрын жүжигүүдийг бол алгасахгүй үздэг гэж хэлэхэд болно. Тэгээд цаг үеэ яг одоо мэдэрсэн гэх юм уу бас нийгэм тулгамдаад байгаа эмзэг асуудал тийм асуудлуудыг хүндсэн ер нь тийм уран бүтээлүүдийг гаргаж тавьдаг гэж байна. Жүжигчдийн хувьд одоо жишээ нь кастинг дээр нь одоо хошин урлагийн ч юм уу ийм жүжигчд байгаа шүү дээ. Одоо зураг штэ баясагч одоо эмоцийн жүжигчд гэдэг ингээд дандаа хошин урлагийнхан биш дээ. Өнөөдөр яг энэ одоо пострам тоглож байна. Жүжигчдийг нь нөгөө бид нар чинь бүгдээрээ яг нэг соёл урлагийн сургуулийн оюутнууд тэгээ хамтдаа сурч исэн манай дээд ангийнхан за манай нөгөө ангийнхан гэ манай үеийнхэн агч нар гэ бүгдээрээ байна. Тэгээ яг хошин урлаг гэж бол бид нарт анги байдаггүй. Тэгээ драмын театр одоо тайз дэлгэцийн урлагийн сургуулийг төгсөөд бид нар гардаг. Тэгэхээр жүжигчин бол ямар ч урлагт одоо ямар ч төрөлттэй дэлгэцийн уран бүтээл, тайзны уран бүтээлгээд бүх төрөлт одоо ингээд мэдээж мэрэгжлийн жүжигч учраас тоглох хэвээр. Тэгээд жүжигчдийн хувьд бол ярих байхгүй үнэхээр мундаг байна. Тэгээ маш туршлагатай бас жүжигчд байгаа. Тэгээ Төмөрбаатар руугаа бас үнэхээр одоо энэ жүжиг бас чимэж гоё орж ирсэн байна. Ирсэн байна гэж угаасаа айгуу гоё харагдчих.